Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани. Сайн байцгаана уу үзэгчдээ. Таны мэдхүйг хэлээрэй ураатай. Занга ТV-ийн тусгай дугаар үзэгч та бүхэн очоод бэлэн болсон байна. За энэ дугаараар хөтлөгч Төвшин Тулга миний би өнөөдөр манай Занга ТV дээр бас ирсэн их сонирхолтой зочинтой их одоо цаг үеийн одоо сонирхолтой сэдвэр ярилцлага хэлцүүлэг хийх гээд ирсэн байна. За өнөөдөр манай телевиз дээр Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуульд одоо олон жил багшилсан багш доктор Эрхэм Сансар хүрэлцэн ирсэн байна. За танд өдрийн минь тавтан морил. За баярлалаа. Өрсөнд талархлаа илэрхийлье. За өнөөдөр бит хоёр одоо Монголын ирээдүй яг одоо ирээдүй хойч ихлээр хүүхэд гэж хүмүүс тий. Гэхдээ яг тулсан ирээдүй одоо нуурын дээр авч явах одоо энэ масч юм бол манай оюутнууд байгаа. Ерөөсөн маргааш ажлын байран дээр гарах яг бэлтгэж байгаа манай боловсон хүчний одоо цөмөн тийм ээ. Тэгэхээр оюутнуудын өнөөгийн байдал ба тулгарч байгаа бэрхшээл ба за ирээдүйн ямар шийдлүүд байж болох уу? Тэгээд энэ сэдвийг ярилцахын тулд яхахгүй Монгол Улсын их сургуульд маш олон жил багш хийсэн бас энэ Сансар гэдэг доктор хөрж авчирсан байгаа. Тэгэхээр юуны өмнө эхлэхээс өмнө та өөрийгөө үзэгчдэд товч танилцуулаач гэж хүсье. За баярлалаа. Намайг Содном дөржин Сансар гэдэг. За Монгол Улсын их сургуулийн багш, бизнесийн сургуулийн багш. За нэг 20 жил багшилж байна. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг 2002 онд төгссөн. Америкийн нэгдсэн улсад олон улсын бизнесийн чиглэлээр 2007 онд магистрийн зэрэг хамгаалсан. За тэндээ бас Chevrolet компани худалдааны зөвлөгч хийж исэн. За ирээд бас бизнесийн салбарт нэг 20 жил бас ажиллаж байна. За олон нийтийн ажилд их сонирхолтой хийдэг. За тэр утгаараа бас ингээ 20 жил бас багшилж байна. Бизнесийн багш гэдэг утгаараа бас бизнесийн яг удирдлагын чиглэлээр бол бас ажилдаг. Төлөөлөл удирдах зөвлөлд ажиллаж байна. Өөрөө бас гүйцэтгэх захирал хийж байгаа, зөвлөж байна. Удирдлагын төвшөнд бол бас 20 жилийн туршлагатай. 2018 онд Харвардын их сургууль төрийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан. За ийм байна да. За баярлалаа. Тэгэхээр зэрэг зөвхөн багшгээд онол биш тийм ээ. Бас туршлагыг ингэж хослуулж бас ирж одоо ажиллаж ирсэн юм байна. За оюутнууд өнөөдөр Монголд тооцоолоор 150-аас 170 мянган оюутан байдаг гэж тийм тооцоо байгаа. За Монгол улсын хэмжээний 90 гаруй байна уу их сургуулиуд байдаг тийм ээ. Тэгээд Монгол улс ч одоо нөгөө их сургууль нэг хүнд оногдох их сургуулийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Чанараараа болохоор адагт нь ордог. Энэ бас их тийм их эмзэг сэдв тийм ээ. Гэхдээ инглиш зэрэг манай одоо улсын ирээдүйг авч явах энэ оюутнууд маань маш олон тооны чанаргүй их сургуулиуд ингээд хуваагдж сураад тийм ээ. Тэгээд бас ажилд хэрэгтэй энэ мэдлэг боловсролыг олж авч чадчихэв үү гэдэг нэг том асуудал байна. За хоёрт өнөөдөр бас энэ оюутнууд маань тий яг оюутан байх хугацаанд энэ ажлын туршлага олж авч чадчихэв үү? Ажил хийж байна уу? Тийм ээ. Зөвхөн нөгөө ном үзэхээс гадна тэгээд өөр бас оюутнуудад маань ямар бэрхшээл байна вэ? Тэгэхээр Монгол Улсын их сургуульд одоо 20 шахам жил ажиллаж байгаа хүний хувьд та бас энэ асуудлууд дээр ингээд өөрийн ажиглалт, туршлага тийм ээ шийдэл санал оноогоо солилцооч. Солилцохдоо ерөнхий байдлаар биш аль болох ингээд гоё тийм жишээ өгж бас ярил манай үзэгчд их сонирхох баха гэж бодож байна. Бид ч одоо альва сэдвийг ингээд хитрхи ерхийлчлөөл тэгээд нэг шийдэл ерөөсө гардгүй
Тэгээд нэг улс нь бүхлээрээ болохгүй байна л гэдэг нэг тийм бөөрийнхий дүгнэлтэнд их очих гээд байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас энэ хилцүүлгийн үр дүнд үнэхээр ингээд оюутнуудын өнөөгийн нөхцөлд тус тийм болох үс бас тиймэрхүү тодорхой жишээ шийдлүүд байвал бас зүгээр болов гэж бодоод байна. За тий. За биднэрт бол ер нь бид нар чинь 30-аад жил л болж шүү дээ, тий. Одоо зах зээлийн эдийн засаг шин тогтолцоонд тий. Тэгээ мэдээж 30-аад жил гэдэг бол яг нийгмийн хөгжлийн хангалттай хугацаа биш, тий. Тэр нь сургуулиудын хувьд ч гэсэн дөнгөж эхэлж байгаа. Бид нар 200-300 жил болцсон сургуулиудтай бол харьцуулшгүй гэсэн. Гэтэ бид нар бол яг бүр хамгийн сүүлд бас биш л дээ, тий. Ер нь ингээд ялангуяа Монгол улсын их сургууль бол сая ранк гаргахад олон улсын нөгөө үнэлгээний янз бүрийн аргачлалыг ашиглаад гаргах гэж оролдлоо шүү дээ. Тэгээ тэрүүгээр бол манад байгаа их сургуулиудаас нэгт бол бичиж байгаа. Тэгээд олон улсад тэр үнэлгээний байгууллагуудын үнэлгээг харахад бол нэг бас дундуур байлаа. Тийм бүр хаагуур биш тийм. Тэгэхээр бид нар бол хөгжөөд явж байна гэсэн үг тийм. Баагаар сайжраад явж байгаа. Ер нь яваад байгаа. Явж байгаа ш. Ер нь бол манай ихтэй сургуулиуд тэ зөвхөн мөс гэлтгөө бас манай энэ техникийн их сургууль тэ өвдөө аж ахуйн их сургууль тэрний бизнесийн салбаруудаа бид нар илүү харьцдаг болохоор тэр хэсгээ бол би бол гадарлаад байна. Ер нь их явж байна. Мэдээж сорилтууд байгаа. 30 жилд бол ингээд явж байгаа. За оюутнууд маань их сонирхолтой. Одоо их олон оюутан сайхан залуучууд эсвэл оюутан болох гээд байгаа одоо хүүхдүүд тий аав ээжүүд бол сонсож байгаа шүү дээ. Яг өнөөдөр эн чинь 6 сарын 6-ны одоо өдөр байна тийм ээ. Энэ 6 сарын ихэнх гэдэг чинь өөрөө ингээд оюутнууд сургуулаа дөнгөж төгсөж байгаа 10 жилийн маш олон хүүхдүүд одоо ингээд бас оюутан болох гээд бүгд бэлдэж байгаа. Конкурс шалгалтандаа бэлдэж байгаа. Яг л энэ сэдвээр л одоо амьсгалж байна тийм ээ. Би одоо дөнгөж сая компани засгал гээд магистр докторуудад ордог хичээлийнхээ бүх дөнгө гаргад дуусгаад тий баяртай гэж хэлээд бас энэ олон улсын бизнесийн бакалаврт ордог юм хүүхдүүдэд бас үдээд тэгээд дөнгөж орж ирж байна л да тий. Тэгээд ер нь манай оюутнууд бол түгээмэл ямар асуудлууд байна вэ гэж тий. Ер нь бол ингээд бас нэг юм жоох ичимхий байдаг ш манай оюутнууд чинь. Ингээд яг хичээлд ингээд би бол аль болох оролцуулж, яриулж, тий задалж хүн чинь ингээд ярих гэж байх үедээ маш их юм бодож суралцж яадаг. Ярихгүй сонсоол байвал мартчих штэ. Тэр чинь нөгөө гаднах тарих дээр байж байгаа нөгөө шуурхаа санахоо гэдэг шиг тий. Тэгээд нөгөө контрол копи гэдэг контрол паст нээхгүй бол устчдаг шиг. Тэгэхээр нөгөө яриулах чинь угаасаа хоёлоо мэдчихэж ш нөгөө гадны сургуулиуч аль болох яриулж оролцуулах. Тэрний цаан чинь гүн бат одоо нөгөө дунд тарих руу ч гэдэг юм уу энэ тарих судлалын хүмүүс бол ярих бахтай ингээ гүнзгий оруулах гэж. Би бол тийм арга барилтай байхгүй. Тэгэхээр ингээд яриулах гэхээр ярьж өгдөг тий. Тэгээд миний хичээлийн төгсгөлд бүр илүү ярьдаг болчихдог л доо. Бүр ингээ задраад тий. Тэгчээд хамгийн сүүлд нь бол багшаа танина техникүүд чинь бидрийг өөрчилж шүү тий. Бид нар ингээд бас нэг арай яаж шүү. Тэр чинь тэр ярьж байгаа сэдв бол 10 дахь асуудал. Тэрийг мэдээ сурвал хүн чинь суралцсан гэдэг чинь зүгээр нэг тэр Google-дэд гараад ирдэг мэдлгүүдийг бол ингээд ерөнхийд нь мэдэх чинь бол хинч мэдчихэв. Мэдэх явцад нь анхаарч чадвал тэр хүн тэр суралцах явцдаа өөрийгөө олж нэгээд өөрчлөгдөж чаддаг тийм. Тэр бол их анзаарэгддэг учраас аль болох тэгж заахыг хүсэж байдаг. Амьд оролцоо одоо харилцан яриа, харилцан оролцоо тийм ээ. Тэгэхээр ер нь зөвхөн их сургуульч биш ерөнхий боловсролын системд манай систем нөгөө материалаар зодддаг нэг тийм буруу тогтолцоонд орсон байгаа шүү дээ. Хүүхдийг зүгээр зогсоо цаг юм чэйжлээдэг гэдэг тийм. Хөгжсөн орнуудад бол тэр юм чэйжлэх асуудал ч ёстой 10 20 дахь асуудал. Учрыг нь олох хэрэгтэй. Эхлээд хүнийг өөр нь яриул энэ хүүхд юу дуртай юм. Тэ дуртай юм нээгээд ингээд илүү ингээд өдөөгөө тэр сонирхлын хүн ярина гэдэг чинь хүний тархин дотор амар олон янзын үйлдэл хийж байгаа шүү дээ. Нөгөө өгүүлбэрийн дэс дарааг нь тогтоон тийм ээ ярьж байгаа юмны зөв буруу баттах нь тэгэхээр зэрэг яг
би бол Монгол оюутнуудаа нэг ичимхий гэж бодохгүй байна л да. Одоо чөлөөт цагаар бол ингээд ерөөсөө амаа мэдгүй хоорондоо сайхан ярилцаал өөрсдөө дуртай сэдвэрээ академик энэ орчинд очихоор зэрэг за дугаа хийж байгаа л ингэсгээл гарчээ. Гэх нь одоо буруу байх нь шүү дээ тий. Тэгэхээр манай тэгэхээр тэр хаанаас юунаас болоод тэгээд нийтлэгчтэй. Нийтлэг нэг тийм нэг ярихгүй байдаг хандлагатай тий. Гэхдээ уул нь ярмаар байгаа. Тэр хооронд жоохон удаадаг шиг байгаа. Нөгөө бодоход тийм үү тий. Ингээд тэгэхээр тэр чи юу гэсэн үг вэхээр тийм арга барил өмнө нь нэг их хийгдэж байгаагүй. Өмнө нь гэдэг чинь баг дунд боловсрал яригддаг тий. Баг дунд боловсрал тэр арга барилыг одоо заах ёстой шүү дээ. Ер нь хүн чинь баг дунд боловсролын дараагийн төвшин дээд боловсрал гэж дээд тий. Дараагийн левел рүүгээ явах хэрэгтэй. Тэгэхээр бас дараагийн нэг нийтлэг асуудал бол 10 жилдээ гэдэг шиг тий. Бид нар энэ баг дунд боловсролтоо яг юу заагаад байна манайх тий. Яг суралцахыг суралцмаар байгаа байхгүй тий. Яаж суралцдаг юм бэ гэдгийг одоо ойлгоод гарч ирдэг бол их сайхан тий. Гэхдээ бүгд тэгж чадж гэнэ үү гэдэг бас асуудал. Тий ихэнхдээ л нөгөө нэг юм чэйжлүүлдэг. Тэгээ чэйжлсэн зүйлийнхээ агуулгыг хагас дутуу ойлгодог. Тэгээ үр дүнд нь өөрийгөө илэрхийлэх тал дээр ямар ч ерөөсө суралцаагүй, мэдэхгүй. За яг тэр чөлөөт цагаараа одоо хичээл танхимаас гадуур бол ондоо ирдэг. Тэгээ энэ хичээлийн орчинд өөрийгөө илэрхийлнэ гэдэг чинь одоо баруунд бол жишээ нь одоо ингээд тэр Америкт бол тий хоёулаа бас Америкт сурж исэн доктор гэсэн хүмүүс байна. Мэдэн шүү дээ. Би өөрөө Америкийн сургуульд бас зааж исэн. Хүүхдүүд нь зүгээр л ингээд яриад буруу байх бол хамаагүй тий. Харин буруу тусмаа тэр хүн чинь суралцж байгаа байхгүй юу? Энэ хичээл тангимжийн орчин хүнийг нөгөө ингэж жигшиж шүүдэг газар биш. Ямар тэнгийг нь ингэж олж тогтоодох газар биш. Бүгдээрээ адилхан мэдлэггүй байгаа. Мэдлийг олж авах гэж цугларч байгаа. Тэгэхээр зэрэг за яг зарим хүмүүс нь илүү бас мэдлэгтэй байж болно. Ихэнх нь бол 90% нөгөө багш тэг заадаг байсан шүү дээ. Хэрвээ чи энэ асуултыг бодож байгаа бол яг чам шиг адилхан 10-20 хүүхэд бас гайхаж байгаа. Тэ? Тэгэхээр одоо яаж жишээ нь оюутнуудыг яриулах уу? Яаж одоо энийг өөрчлөх үү? Ямар тийм арга байна? Таны одоо энэ олон жилийн Монгол Улсын их сургуулийн туршлагаас хуваалцаач. Тэгээ бас тийм тодорхой гоё жишээнүүдээ бол одоо тий тэр гэдэг оюутан ч гэдэг юм уу одоо эсвэл нэрийн дуртахгүйгээр ч юм уу тий. Тий одоо юу яа штэ их олон арга байгаа. Одоо би бол тэгэл нөгөө арай магистр докторийн төвшөнд бол арай задарсан. Манайд бол энэ тентх компани захирлууд тий удирдах болон чухал албан тушаалтай хүмүүс бол харьцангуй нөгөө гайгүй. Жохон өдөлөд төхөр жохон өдөлөд өгөөд ингэ болцсон. За ер нь тийм болохооргүй шиг ийм 2 дугаар курс ч юм уу 3 ч юм уу те нэгт бол би нөх ордгүй 2 интер гэдэг ч бараг л нэг шиг л те. Тэгээ тэр арай жоохон хүүхдүүд маань болохоор ингээд би эхнээс нь нөгөө үнэлгээтэй нь холбогддог байхгүй те. Бүр эхний өдөр те. За цөмөрөө сайхан тоглоомын дүрмээ тохирё. Тэ та 100 аавна. 100 гэдэг чинь таны хийх ажлууд маш тодорхой байх хэвээр. Та 10 оноо жишээлх юм бол ирээл явал аав. Тэ ирээл яг цагтаа ирээл явал. Бас цагаасаа хоцорчвол тоцохгүй шүү. Гэдэг юм уу те. Тэгээд та ирээд ямар нэг дуу аваа гаргаал байвал 10 гэдэг би юм өгдөг байхгүй. Ямар нэг дуу аваа. Тэгтээ тэрийг тайлбарлал. Жишээ нь олон компани засаглалч гэдэг юм уу хичээл байлаа гэж. Та компани засаглалын те өнөөдөр яг гүйцэтгэх удирдлагын те CEO гэдэг гүйцэтгэх захирал гэдэг хүний талаар одоо энэ ажил албан тушаал яагаад мэрэгжлийн юм бэ? Яагаад 20-30 жилийн ийм суралцж тэр ажлыг хийж чаддгийм бэ гэдгийн учрыг олоод ийм номнууд уншаад ийм судалгааны бүтээлүүд уншаад эндээс өөрийнхөө анализыг хийгээд нэг өгүүлбэр чамаагүй явал та тэр өдөр бол оноо аав. Гэхдээ та бүх өдөр оноо авал та 10 оноо гэдэг юм уу те. Тэгээ ингээ хүмүүс эхний өдөр зарим нь дуурна, зарим нь дуурахгүй. Дараа өдөр нь за сануулна те. Тэгээ 3 дахь сануулна. Тэгээд дундуур нь оноог шидчихнэ. За 5 удаа явчаад байхад те бидний онооч юу болж байна гэхээр
арга буюу хүчээр дуурах гэж оролдоно. Дуурах гэж оролдохдоо ярих гэж бодно. Юу ярихаа бодно. Тэгэл ихсээд байгаа байхгүй. Ярих ихсэн. Яриад эхлэнгүүд би аль болох тэр чинь манад бас нэг юм тааруу юм анги дүүргэлт гэх юм 30 моч 40 мөч. Ялангуяа миний хичээл бол дандаа дүүрэн битэх. Битүү. Тэгээд ингээд их олон хүн их хэцүү байдаг. Ер нь нэг 15-аас 20 байдаг байхгүй тий. Ойлоо мэдэн шүү дээ ангины тий. Нэг тэгжээ чанартай. Тэр мөр бол ингээд бас бид нар тогтолцооны хувьд ярих хэрэгтэй юмнууд. Тэгээд ингээд 30 хүнийг оролцуулахын тулд дундуур нь таслал дараагийн хүн гээл. Гэхдээ тасалж байгаагаа тэр хүмүүст бол оюутнуудтай бол хэлнэ шүү дээ. Энэ бол та нарын ярьж байгаа буруу гэж би таслаагүй шүү. Гоё эхлэх гээл окей гэл нөгөө оноонуудаа яахын тулд тий. Тэ нэг тим арга байж болно тий. Гэл олон л доо тийм олон арга. Одоо ярьдгүй байж байгаад ярьдаг болсон жишээ байна уу? Бага шүү дээ. Одоо би жишээ нь өнөөдөр би нөгөө өнөөдөр бол ингээд бүгд ингээд оноонуудаа аваад ингээд явж хамгийн сүүлийн хичээл 7 хоног өмнөөрөө дууссан. Тэрэн дээр би ингээд за та нар одоо ингээд ер нь яг юу та нар өөрчлөгдөв үү гэж асуудаг. Яг дүгнэлт юм дээр тийм. Тэгээд санаа оноогоо хэлээч гэхээр айгүй нээлттэй болцсон нөгөө ч тийм. Нэг оюутан би нэрийг хэлээд яах вэ тийм. Багшаа би ингээд юу ялаа ингээд ярих гэж айгүй их оролдлоо тийм. Тэгээд нэг аймаар ярьж сурсан ч гэж бас бодохгүй байна. Гэхдээ айгүй их юм ойлголоо тий. Чи өөрийгөө илэрхийлэх гэж оролдох чинь өөрөө ямар их тархиталгаа ажилтг юм байна тий. Маш их юм бодоод тэгээд их юм уншихгүй бол ярих ч юм олддгүй юм байна тий. Тэгэхээр маш их юм уншиж ирж ээж тэрэн дундаас яриа олдд юм байна. Тэгэхээр эн чинь зүгээр нэг яри гэж юм биш. Цаана нь их олон юмнууд байд юм байна шүү гэдэг. Тэгж хэлж гинэ тий. Дүгнэлтүүд их олон хөөрхөн дүгнэлт. Зарим нь бол ингээл багшаа тэр хичээлийнхээс сэдвтэй холбоон. Жишээ нь би олон улсын бизнес гэдэг хичээлийг бакалавруудад ордог байхгүй энэ хавар. Тэгээ миний гол зорилго бол хичээлээс гадна Монгол улс бол ингээд эдийн засаг төрөлжөөд энэ гадагшаа чиглэсэн бизнесүүд хийхгүй байна тий. Улуурхаагаас өөр тийм гаднаас доллар орж байгаа малга. Тэгэхээр энэ хичээлийн ач холбогдол бид нар тийм сонгодог гоё Монгол кейс мэс ховор багхгүй. Би та нарыг хийгээсэй гэж бодож энэ хичээлийг оржээ. Тэгэхээр бие даалтай ажлууд чинь та нар нэг улс сонгоод тэр улс дээр Монголоос бизнес хийхийг яг real time яг бодитоор төсөөлөд ингээд төлөвлөгөө гаргаад ингээд 3 сарын хугацаанд эхнээсээ дуустал ингээд яа ингээд нөгөө модель юунуудын кодуудын нөгөөд явчихдаг. Тэгээ хамгийн сүүл нөгөө төслөө танилцуулна. За би нэг хөөрхөн төсөл хэрэгжижсэн. Жишээ нь хаана вүлээ энэ юун дээр Норвегт ч үлээ. Норвегт ингээд гоё тийм юуны хоолны газар ажиллаулна. Гэхдээ Монгол хоол тэнд бол авдгүй юм байлаа. Бид нар судалж үзсэн чинь ийм хоол яд юм байлаа. Тэгээ жоохон хослуулад нэг ийм хоол болгоно гэж бүтээгдэхүүнээ сегментүүдэд хараал зах зээл хууль муулийн судлал компани байгуулахын тулд ийм болт юм байна. Ийм материал бүрдүүлдэг юм. Тэгэхээр ингээд нэг 30 хүүхэдтэй ангид бол 6 баг болоход 6 улсыг тэгээ 6 улсуудын давхцуулах. Ингээд 6 улсад шал өөр 6 том бизнес модулууд яригдахаар тэгээ дүгнэлттэй хийж байгаа. За энэ болгоны эцэст багшаа энэ гадаадд бизнес хийж байгаа амархан юм биш үү? Тэ? Энд хийх тэнд хийх ажиллагаа нь адилхан юм байна. Гэхдээ тэнд илүү их ашиг болох юм. Яа бид нар энэ жижиг зах зээл дээр энд ингээл болооцолтой тэ? Тэнд ингээ болчихсон. Тэгээд нэг баг ажиллаж хаад нөгөө үед нь тэрэнд нөгөө Teams-ээр нөгөө Microsoft-ийн Teams-ийг бид нар юунд сургалтанд ашигладаг. Тэгээд нөгөө бүх материалууд нь очихоор нөгөө үед нь сэтгүүлч шиг ингээ оролцох хэрэгтэй. Тэгжээж нөгөө идэх мэдэх байна. Тэгэхээр нөгөө үед чинь дахиад тэр кейсийг аюул сайн ойлгож яг өөрсдийнхөө кейс шиг давхар бэлддэг тийм ч гэдэг юм уу. Тэгээ их олон дурсамжууд байна л та. Тэгэл баг болгочхоор бас багийн ажил дээр зарим нь яар. Багшаа ингээд би ойлголоо. Та ингээд анх баг үүсгэхэд та нар дураараа баг бол гэсэн. Тэрий чинь сайн анзаарахгүй бид нар ингээ гологдож хамгийн сүүлд үлдсэн 5 нэг баг болцсон. Тэгсэн чинь манай 3 зураг алгасан тий. 2 хүн тэгээ битүүрлээ шогноолоо. Тэгээ хоёроос нэг маань ч ажилтдаг. Тэгээ би ингээ ажиллаад дусглаа гэд тэрийг айгу бахархалтайгаар ярихаар би хэлж байгаа байхгүй. Наад чинь бахархаад байх юм биш ээ тий. Та таны манлал муу.
Бас нэг талаас тэгж байна. Та тэр хүмүүсээ хичээлдээ татаж оролцуулаад ажлыг хийлгэгдэг ийм чадвар танд байхгүй байж магадгүй тий. Тэгэхээр энийг дараа сурж аваарай тий. Багийн ажил гэдэг бол багаараа бие биенээ ажилуулж чадна. Ялангуяа та нар менежмент судалж байгаа бол менежмент гэдэг чинь хүнийг ажилуулах хурлаг байхгүй тий. Тэгэхээр та нар энэ хичээл энэ төсөл 10 дахь асуудал. Та нар энэ багаар ажиллаж суралцах Тэ чадахгүй байгаагийнхаа учрыг одоо та нар сайн бод ол тий энэ та нарт бас тусалж магадгүй ч гэдэг тий амьдрал дээр бол багаар л одоо тий баг олжл ажиллана шүү дээ. Энэ албан байгууллагад орлоо. Тэгээд найз нөхөд бүхэл газар тийм ээ. За эхний асуудал нь энэ өөрийгөө манай Монгол оюутнуудтай бас нээлттэй биш юм байна тийм ээ. Ингээд нээдэг болчих шүү дээ. Нээдэг бас болж байна тийм ээ. Тэгэхээр бас энэ мэдээж Монгол Улсын их сургууль бол манай их сургуулиуд дундаа хамгийн одоо сайн нь. Тэгэхээр Монгол Улсын их сургууль дээр иймэрхүү арга хэмжээ хэрэгжилж байна. Бусад сургуулиуд бас зөвхөн нөгөө оюутнуудаа юм чийжлүүлэх тий ийм одоо үүрэг даалгавар болох биш. Илүү өөрсдийг нь бас яриулж нийлэх тийм ээ. Бас чухал юм байна гэж санагдлаа. Дараагийн асуултыг асууя. Ер нь ингээд та одоо 20 шахам жил оюутнууд хичээл зааж байна тийм үү? Тэгэхээр зэрэг одоо тэр анх зааж эхэлж яхад ямар байсан Монгол оюутнууд тий. За сүүлийн одоо энэ олон жил юу болж өөрчлөгдөж байна? Тэгээ одоо ямар болж байна? Энэ харьцуултаас хаваалцаач. Энэ Монголын залуучууд ер нь тийм ээ сэтгхүүн, хандлага нь яаж өөрчлөгдөж байна? Тий. 2007 оноос багшиж эхэлсэн санагдаж байна. 2007 оноос. Тэгэл ингээд 17 жил болж байна. Одоо 17 жил болж байна тий. 17 жил. Анх ингээл ер нь ингээд залуу үе яаж шивт хийж байгааг бид нар хамгийн сайн харж байгаа байхгүй ер нь бол тий яг ямар өөрчлөлт хамгийн их эднэртэй тулж ажиллаж шүү дээ яг нөгөө жил болгон тий оюун ухаан боож төлждөг одоо бие даалт руу тий амьдралын нөгөө их далаар орохын өмнөхөн гэдэг шиг ер нь бол ингээл одоо зүгээр ингээл бодоход бол их л олон юм хэлж болох бах бүр нарийн энэ дээр бас судлах хэрэгтэй ч гэж магадгүй судалгаануудыг зөвхөн ажиглалтаар бол одоо сүүлийн жилүүдээс ингээд мөнгөө төлөөд бас ингээд суралцаад юм сурах чинь бас чухал юм байх шүү гэдэг хандлага бол илүү их л болоод байх шиг байна л да. Бас нэг талаас тийм. Бүр анхны жилүүдэд бол ингээд ер нь л нэг хичээл хийчихгүй. Тэгээ ер нь л нэг ингээл нэг орон нэр төдий орж ирээл явчих гайл аргалчих гайл. Тэрийг цаад гүнзгий ухаж ойлгохгүй талдаа тий. Гэхдээ ер нь энэ сургалтын хамгийн чухал юмыг би бол хоёр л юм гэж харж байна. Нэг нь бол багш байд юм байна. Маш сайн чанартай сайн багш гэж одоо ч би суралцж байгаа байхгүй. За ингэсэн бол ингэн тий. Энэ хүүхдийг ингэвэл ингээд өөрчлөнө. Тэгэхээр багш бол маш туршлагатай, маш гүн гүнзгий тий хүн чанарын хувьч тэр ёс зүйн хувьч тэр тухайн салбар сабжект нөгөө хичээл дээрээч тэр хамгийн сайн байх хэрэгтэй. Тэгээд дараагийн нэг юм бол хөтөлбөр. Яг тэр хөтөлбөр яаж эхлэх юм бүр ямар үг хэллэгээр эхлээд яагаад одоо жишээ нь компани засаглалын хичээлийг би анх 2010 оноос мууст нэвтрүүлж ирсэн. Дэлхийн банкны зөвлөлт доктор Джонс Хопкинс их сургуулийн профессор Монгол төр зөр зөвлөд ирэхдээ хоёлоо багш юу яа мууст дээр нэг юм хичээл заяа. Компани засаглал чинь дэлхийд даяар мастрын төвшөнд ороод идэг манад багхгүй. Бүр ийм ойлголт сайн ойлгохгүй байгаа тийм. Ингээд оройгээ тэг анх боловсруулж ирсэн байхгүй. Тэгэл яг л олон улсын юунуудаас аваад Монголынхоо хөрстэй уяал хөтөлбөр гаргаад тэрийг жил болгон би ингээд сайжруулад. Одоо тэгээд тэр хичээлүүдэд сууж исэн оюутнууд маструуд л та докторууд. Тэгээд л юу яаж байгаа байхгүй. Одоо ингээд энэ засаглал энэ тогтолцоо энэ менежмент бол дотор нь үүдэг жижиг юм байна. Менежментийг хэн удирддгийг гэдэг тий хэн менежментийг чиглүүлэх юм бэ гэдэг өмчийн эзэдийн асуудал ч хүртэл их чухал юм байна шүү тий.
гэдэг юм уу те. Бид нар зөвхөн менежмент яриад компани муу байвал менежментийн мууч гэдэг юм уу гэд ярьдаг юм чи хоцрогдсон юм биш те. Гэдэг ч юм уу. Ингээд тийм юмуд байна. Тэгэхээр хичээлийн хөтөлбөр маань тэр юмыг ойлгуулахын тулд гээд бүр илүү тэр сабжект дээр мастер болох шаардлага байгаа. Яг ингэж эхлүүл бүр хүний нөгөө behavior-т Монгол хүмүүст ингэж эхлүүл дээр. Монгол хүний тэр аашсан авирт тохируулж тийм ээ. Тэгэхээр би бол жишээ нь компани засаг гэдэг хичээлийг бол маш сонирхолтойгоор дэлхийн түүхээс эхэлдэг байхгүй. Дэлхийн түүх тий. Ер нь энэ Англид тэр board буюу тууз гэдэг төлөөлөл удирдах зүйл гэдэг үг чинь нөгөө хамгийн том бизнес тухай үед далаагаар худалдаа хийдэг бизнес тий. Тэгээд далайн хөлөг онгоцсон дээр та нар ингээ өөрсдийнхөө хөрөнгийг ачаад амь насаа тэгээд эд хөрөнгөө тэгээд хязгааргүй том эрсдэл далаараа гар. Тэр гарч байгаа тавцангийн чинь board гэдэг. Орчин үед бол board бол тууц. Тэ? Тэгэхээр нэг тавцан дээр гарчгаар та нарын хамтын зорилго юу ах вэ? Ангуут л задгаад ер нь амьд үлдэх юм уу? Зөв тэ? Дахиад юу? Амьд юмаа наймаалаад буцаад эсэн мэнд ирээд ашиг орлогоо олох. Тэгэл бусад бол өөр жижиг сажиг зорилгууд хувь хүн болгон ашиг сонирхолтой тий. Тэгэхээр ингээ нэг зорилго тавиад зарим нь туршлах ч юм уу тий. Тэгэл ингээд тэр борд дээр за тэгээ нэг зорилготой байлаа хангалтгүй. Тэр хөлөг онгоц чинь зөв яваад байгаа юм буруу яваад байгаа та нар бүгд далаач биш. Тэгэхээр яаж хяналт авах вэ? Тий. Хинэн энэ хяналтыг хэрэгжүүлэх юм. Энэ бол ингээд чухал асуудал гэдэг юм. Ингээд нөгөө яахаар ингээ хүмүүс ингээд орж эхэлдэг байхгүй тий. Юу вэ гал нөгөө өөрсдийнхөө компаниг төсөөлөл нэрэ манай компани хэн чиглүүлдэг юм бол манай захирал чинь бол тэгвэл биш юм биш тийм чинь тустай ажил юм биш тий чиглүүлдэг ажил бас тустай юм байна штэ яага манад ингээд Монгол компани чи энийг нийлүүлсэн юм бэ тэнгүүд л би нөгөө онл ярьж явах үедээ шалтгаан хэлчихэж байгаа 30-аад оны үед Берл Мейсон гаргасан загварууд тий өмчлөл удирдлага тустай байна гэдэг бол хамгийн чухал асуудлыг дэвшүүлсэн тий гэдэг юм уу. Ингээд явахаар нөгөө үед чинь төсөөлөл ингээд step by step явдаг энэ хөтөлбөр маш чухал гэж. Тэгэхээр багш хөтөлбөр хоёрыг сайн байлгах. Би зүгээр яагаад энийг яриад байна гэхээр багш болгоны онцлог, арга тактик, сургууль болгон өөр. Яг одоо би болохоор ингээд Харвардд магистр хамгаалаад ч юм уу ингээд Калифорнид бас олон улсын бизнесээ чиглэлээр яагаад Монголдо суралцаач гэдэг. Энэ болгон дээрээс өөрөө л комбинац зохиож байгаа юм тийм. Ингээд ингүүл гэдэг шиг. Тэгэхээр багш болгон тийм болоо тэндээс бас санаа аваасаач гэдэг юм тэгээ ярьж байна тийм. Манай оюутнууд ч гэсэн энэ болгоны чинь бас их чухал юм байна. Тэгэхээр энд нь орж суралцсан гэдэг чинь бид нар ингэдгийм байх шүү гэдээ бас багш хүний үднээс ярихаар оюутнууд ч гэсэн хэрэг болж магадгүй л гэж бодоод байна. Зөв. За яг бас энэ онлын хэмжээний одоо хэлцүүлгээс гадна энэ сэдвийг одоо манай оюутнууд одоо хэр хүлээж авдаг юм тийм ээ. Тэр хоёулаа нөгөө оюутнууд анх 2007 онд Монголын оюутнууд ямар байсан бэ? За төлбөр төлөөд сурах одоо мэдлэг олж аавна гэдгийг үнэлж гин. Нөгөө жаахан аргална гэдэг хандлага багасж гин тийм ээ. Би бол хөвдөө олж шинэ манай шинэ үе манай оюутнууд бол ерөөсөн Монгол улсын найдвар гэж хардаг. За бүхэл хүн бас тэгж харж байгаа юм шүү дээ. Тэгээд энэ шинэ залуучуудаараа би их тийм бахархах бас сэтгэл төрдөг. Одоо Gen Z нэр хэлж штэ. Эдгээр чинь ингээд сэтгэлгээ нь яг энэ бидний үеэс шал ондоо болоод бидний үеэлж яг нэг тийм аргалдаг сэтгэлгээтэй байсан. Яг юмыг нөгөө хийн гэдгүү. Зүгээр нэг тийм аргалдаг авилгал өгөх ч юм уу найраа хийх тохирох дүнгээ гаргуулах гад ингээд бас аргалдаг ажил дээр гараад аргалдаг. Тэгэхээр хүн өөрийнхөө тэр оюутан хүн байл сурах зорилготой байгаа шүү дээ. Сурахгүй тэр хүн чинь аргалдаг системийг сураад авсан байхгүй юу? Уул нөгөө нэг номоо сурах хэрэгтэй байдаг тий. За өөр бас сонирхолтой ажиглалтууд байна уу? Байна. Одоо зөндөө одоо бас хоёлаа дараагийн нэг ажигласан зүйл дүн гуух гэж нэг юм хавтгай. Тий. Тэр чи одоо энэ аргалтын л одоо нэг хэсэг болоод байгаа байхгүй тий. Аргалт байна, ёс зүйн асуудал. Ер нь хараа ийм л юм байна. Ёс зүйн. Хүн чинь ингээд их сургуульд ингээд дүн гуйна гэдэг нь өөрөө ямар ч утгагүй бөгөөд ёс зүйгүй бөгөөд дүн гэдгийн учрыг ч олоогүй байна л гэсэн юм байна.
Би бол оюутнуудад анханаас нь хэлчихдэг. За найзуудаа энэ 100 гэдэг ингээд төрөөнийх шиг ийм ингээд 5 3 15 20 ингээд 100 бол. Та энэ ажлуудыг л хийгээл энийг л өөрөө төлөвл энэ ажил. А дүн чинь муу гарч болно. Муу гарсан хүн тэнэг мангар бол биш ээ. Тэ? Тэр ажиллаа л сайн хийгээгүй л гэсэн үг. Түүнээс тэр хүнийг дүн бүрэн илэрхийлэхгүй. Тэ? Тэр сабжект дээр л завгүй байж болно ш. За гинт ажлууд гараад тэр нэг зарим юм хийгээгүй байж болно. Тэгэхээр дүн дээр та нар нэгдүгээр тааруу гарлаа гэж сүд болох хэрэггүй. Өөрөө өөрсөндөө анализ гой суралцах чинь боломж. Яагаад би чи ядаж 60% даач хүрч чадахгүй байна. Юу болчихоо? Би тийм завгүй байсан юм уу? Эсвэл надад асуул. Энийг нэгдүгээр дүгэн ч мөрөө сүлийн хичээл дээр дүгнэ. Тэ? Ч гэдэг юм уу. Дараагийн нэг юм бол ёс зүй би бас давхар заахыг хичээдэг байхгүй. Нэг хичээлээс хуулах. Хоёулаа дараагийн сэдв бас тэр болж бол. Хичээл нэг хуулчих гээд байдаг. Нөгөө аргалах гээд тэ. Тэгэхээр энэ юмнуудыг ингээд бүр ингээд зүрх рүү н оруулахад тэр хүүхдүүд өөрчлөгддөг байхгүй. Бүр сүүлдээ ингээд нэрээ дүн гоохгүй юм байна шүү. Энэ манай сансар багш чинь яагаад ч тэр яахгүй шүү гэд. Тэгээ би угаасаа туслахудаа өгөөл Excel дээр нь ягаад бүх оноог нь тэр юугаад манай хэд гаргацдаг байхгүй. Тэгэхээр би тэрэнд оролцохчгүй нөлөөлөгчгүй тэгээд автоматар. Тэгэхээр тэр чинь зүгээр л тэр өөртөөгөө л ажиллах болчихж байгаа. Тэрийг нь бүр ихэнд нь хэлчихэ. Тэгээд дундуур нь санаална. Тэгэхгүй марчин тэтэрч бас тийм. Энэ дүн гуйдаг ухагдгуун чи яагаад ингэ байгаад байна гэхэлэр зэрэг энэ системийг өмнөх энэ боловсролын одоо салбарт ажиллаж исэн хүмүүс ингээд бий болгоцсон халахгүй яваад байгаа байхгүй. Тэгэхээр яагаад дүн гуй гэж анханасаа бодож ийн гэхэлэр зэрэг манай тэр найз ингээд яриад болцсон. Хийхгүй байж байгаа тий. Тэгэхээр би бол одоо хувьдаа энэ хандлага багассан байх гэж найдаж байна тий. Тэгэхээр таны нэг ажил болохоор зөвхөн нөгөө ном дээр байгаа онлоо заах биш. Бас энэ хуучин системийг халахад оршоод шүү дээ. Одоо энэ шудраг энэ эрүүл системээр хөгжицгөөё. Их сургууль гэдэг боловсролын одоо энэ ундрагыг гаргаж байгаа газар нь хүртэл ингээ нэг юм дүн гуйх, аргалах ийм эн чинь ингээ анханасаа л нөгөө манай залуу үед ингээд нэг авилгал гэдэг юмыг бүр ингээд үнд суурийг тавих гэдэг шүү дээ. Анханасаа иймэр явж болохгүй гээл тий. Тэгэхээр сүүлийн өөрчлөгдөж чинь оюутнууд. За ер нь тэр дүн гуйх барих бол өөрчлөгдөхгүй байна уу яг үнэ тий. Ингээд аюу их байна. Тэгэхээр энэ бол өөрөө бүр цаагаараа маш хортой юм байна тий. Нөгөө битэр яриад байгаа шиг энэ бол өөрөө Монголын л байгаа царай юм тий. Одоо ингээд одоо жишээ нь төрд хулгай хийж байгаа хүмүүсийг за харин ч баг идлээ гэж зарим хүнд гэдсэн юм шиг. Харин ч гэж юм байх ёсгүй байхгүй. Хулгай л бол хулгай тий. Энэ бол айгүй буруу юм шүү гэдгийг суулгаж өөрчлөхийн тулд би бас хичээлийнхээ хажуугаар бүр хатуу энэ төр зориг тавьдаг. Надаар жилд нэг 300-аад оюутан дамждаг. 300-аас чинь дор хаяж 20-30% нь энийг бол ойлгоод гарч байгаа ах гэж байна. Энд чинь Монголын хөгжилд асар том хувь нь өөр биеинд нь нэвчиж байгаа ах. Нэрээ энэ юм чинь тийм шүү гэдгийг ойлгуулчихаар манай хүүхдүүд ухаант. Ингээд бид нар онлайнаар шалгалт аваад би бас заримдаа ингээд яагаад ажиллахаар ямар тийм нөгөө юу ах нөгөө 0 орохоор хараагүй байхад юу лээ нэг үгээд юу лээд чи нэг 0 орохоор чи нэг урдаас нэг бичгүүд байдаг шүү дээ. Тий. Хүн боловсон хүн хараагүй байх ч гэсэн боловсон гэх тий. Тэр шиг ингээд боловсон хүний үйлдэл тий нүднээс далтч нөгөө боловсон гэдэг шиг нөгөө зүрхэнд нь орчхоор тэр үг чи өөрөө өөрийгөө хуурахгүй хэдийгээр онлайнаар ингэж хийсэн ч бид нар ингээ анзаараад бас тестлэн шүү дээ. Тэгэхээр яг өөрөө хийж байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрөө өөртөөгөө ажиллах нь чухал мохол өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд их чухал. Тэгтээ нэг зүйл бол онцгой анзаарч байна. Бага дунд сургуульдаа гүн гүнзгий тийм буруу хандлага суудсан хүмүүс тийм амар өөрчлөгдөг байна. Энд бид нар энд ноцолтоо тий. Тэгэхээр тэр бага дунд сургуулийн өмнөх боловсролын ач холбогдол маш их байна. Тэрийг бол одоо би бол бодлогын төвшөнд бол онцгой анхаарах. Тэрийг хэн заагаад байгаа түрүүний хэлдгээр хөтөлбөр багш гингүүт би бол багш нараа өшөө сайжруулж сургах багш нартаа их зардал гаргамаар. Тэ?
Багш нартаа бид нар энэ ирээдүй болсон багш эмч хүнийг хөгжүүлдэг энэ хоёр юмн дээр их зардал гаргасан. Чанартай боловсрал дандаа зардал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм бага цалинтай ийм багш нараас тэгээд тэр багш нараа хөгжүүлэх хөтөлбөр байхгүй. Тэгээд тийм бага учраас хөдөлмөрийн зах зээл дээр багш болъё гэж байгаа өрсөлдөөн байхгүй. Өрсөлдөөнгөө болохоор магадгүй хамгийн тааруу хүн нь багшилж байна. Тийм. Тэгэхээр тийм хүнээс чинь нөгөө ирж байгаа хүүхдүүд чинь үнэхээр тийм хангалттай л шүү. Эдгээр энэ багш нар маань эргээд нөгөө Монголын ирээдүй одоо бэлтгэх ёстой хүмүүс тий. Гэтэл энэ онд ер нь их сүүлүүд бас их үе гарч ирээд байгаа сэдвэлтэй. Одоо ажлын байр гэж байгаа юм. Ажлын байран дээр чанартай хүмүүс олдохгүй байна гэх тий. Тэгээ эн чинь эргээд нөгөө их сургуульд олсон боловсрол руу явдаг. Багш нарын хангамж их муу. Тэгсэн мөртлөө түрүү хэллээ шүү дээ. Цалин муу, хангамж нь муу хахад ингээд шилдэг ажиллах боловсрол чинь бэлтгээд шахаад идэг. Ямар ч хоорондоо уялдаагүй юм болж байгаа тийм. Нөгөө талаараа энэ чинь манай оюутнуудын одоо буруу биш л дээ. Том юм системийн л асуудал болж байгаа. Тогтолцооны тийм одоо гажуудал. Оюутнуудыгаа эргээд ороход тэр юм дүн гуйх гэдгийг би бас нэг юм манайхан тэр нөгөө ажиллаа хийгээж дүн гуугаад амжилттай одоо үнэхээр бод амьдрал дээр CM-үүд авах байсан хүн чинь дүн гуугаад аваад гачиж байгаа. Энэ бол ингээд яг энэ нийгмийн нөгөө тэр авилгал завхарлын ингээд суурь нэстэ бэхжиж тавигдаж эхэлж байгаа байхгүй. Гэтэл бид нар ингээд ийм хүмүүсийг харахаар их сэргэлэн сүүхэтээ энэ ястаа амьдралд хол явах яриа хөөрөтэй гингээ өөгшүүлэх гэдэг. Энэ хамгийн буруу байхгүй. Гэтэл шударгаар сууснууд нь болохоор зэрэг тэнд биеийг авчдаг. Яваагүй. Тэ? Тэгэхээр энэ чинь энэ нийгэм чинь өөрөө ингээд нөгөө манай энэ ирээд болсон оюутнуудыг битгий шударга ажиллаа. Зүгээр л ингээд сэргэлэнт гэдэг чинь ерөнхийдөө нэг тийм хойл бус, тийм шударга бус систем рүү ингээд түлхэх гээд байгаа байхгүй юу? Тэ? Үнэхээр нөгөө одоо ахуйн байдлаас болоод яавал тэр чинь чөлөө авч болно, дөнгө хойшлуулж болно ингээд тийм ээ. Бас болцоонд байдаг байлгүй дээ тийм ээ. Тэгэхээр тэр бид тэр яриад байгаа тэр дүн гуух гэдгийг чи ард нөгөө импакт нь сөрөг импакт нь чагсаах юм бол нэг 5 6 юм байгаад. Одоо бүгдийг ярьж хойлоо амжихгүй зүгээр нэг импакт нь болохоор шудраг зарчимч байдал гэдгийг үгүй устгаад байгаа байхгүй тий. Тэнд ингээд байнга ирээд нөгөө 100 болдог онооныхоо төлөө явсаар байгаа 60 70 болцсон хүнийг гинтхэн нэг нөхөр юу ч хийхгүйгээр тэрнээс 10 20 оноо илүү аваад гарч байгаа нь нөгөө дахиад шудраг бус байдал тэг хин хиндээ охирлт тэр авч байгаа ч гэсэн ингээд болчтiin байна гэд цаашдаа үрд тийм арга зүгээр амьдралдаа явчихна. Нөгөө наануугаа хүүхэд ч гэсэн ингээд явах нь зөв юм биш үгээ тэнд буруу юм бас зааж өгöd нөгөө хүүхэд тий. Дээрэс нь ер нь нөгөө хүүхэд бол бас суралцах тал дээр юу ч сураагүйгээр тийм дүн авна гэдэг чинь цаана бас ер нь сурахгүй байх чинь гайгүй шүү гэж бас цаана далд ухамсарт нь ингээд юмнууд ч гэдэг юм ингээд их олон хар мөртөл дөө ер нь юм яа. Тийм болохоор би бол нөгөө зарим хүмүүс бол айгүй хатуу матууч гэдэг юм уу. Би бол тийм хатуу гэдэг нөгөө хуучны хатуу багш биш. Би зүгээр зарчимтай байхгүй. Тэ. Энэ бол зарчим. Тэгш одоо боломжийг ярьж штэ. Шудраг байл. Нөгөө боломжийг. Эн чинь ингээд боломжийг хулгайлахтай адилхан юм болоод байгаа. Яг тийм. Хичээлийн огт хийгээгүй байжгаад за ингээд багшаагаа аргалчлаа. Их сүүхэтээ гэж харж болно. Гэтэ эн чинь нөгөө хичээлээ хийсэн боловч CM би авч байгаа хүүхдийн боломжийг энэ хүүхдээ урдуур явж байгаа байхгүй. Би юм мундаг дүнтэй ингээд энэ ажилд тэнцэх юм байна гэд гэтэл чадвар нь байхгүй. Тэгээ энэ хүүхдийн боломжийг олгуулж байгаа. Тэгэхээр одоо манай улс чинь нөгөө нэг яагаад хөгжихгүй ингээд гаццсан бай гэхээр төрд дандаа боломж хулгайлагч нар гарчдаг. Улсын энэ нөөцийг төрд гарсан хүмүүс хулгайлдаг. Анханасаа тэгээ сурцсан. Тэгэхээр одоо ингээд олон жилийн багш хийсэн ингээд хүн бол одоо тань шиг энэ хүмүүс анхнаас энэ шудрах системийг ингээд байгуулах нь
системийг хүнийг яаж төлөвшүүлж чинь өнөөдрийн оюутнуудыг гэтэл тэ яаж бэлтгэв Монголын ирээдүйг яаж бэлтгэв гэхлээр зэрэг чухал асуудал болдог шүү дээ. Тэгээ явж явж баг нөгөө онлоо заахаасаа илүү тэ хүүхдтэйг ажиллаж байгаа тэ номоо заахаасаа илүү энэ хүнийг зөвшрүүлэх дээр л ерөөсөө ингээд оршоод байна шүү дээ тэ. Тэгээ энэ хүнийг зөв хүнийг яаж иргэнийг бий болгох вэ? Түүнээс ш одоо энэ 200 удастай энэ номыг яг таг чэйжлэхтэй ч бас биш. Чэйжилж байгаа хүмүүсийг бол буруу шахахгүй. Ийм л одоо энэ том тогтцооны асуудал. Цээжлэх гэдгийг бол огт цээжлүүлдэг. Одоо цээжлэх бол бид тэр өөр сэдв болчихоо. Ерөн зүгээр одоо энэ шинэ залуу хүүхдүүд оюутан болох гэж байгаа. Би тэр ярианаас сая 2-3 мессеж ба шүү дээ. Одоо их идэвхтэй оролцдог арга барилд та нар одоо арай төгсөх болоог бол суралцаарай. Наад багш нар чинь заахгүй ч байсан оролцоол идэвхтэй байгаа гэвэл их сургуульд орвол та нар бүр илүү их юм сурна. Ингээд явах талаар. Дарааг нь болохоор энэ дүн гууж барьна гэдгийн цаана асар их буруу юмыг та суралцдаг юм байна шүү. Тэ? Одоо тэр 10 жилээс эхэлж байгаа байхгүй юу? Ер нь 10 жилийн багш нартай л бодвол гуйдаг болоод бүр мэрэгсцэн ингээ орж ирээд 30 гэдэг хандлага байгаа байхгүй. Наад мадхаа одооноос болвол та нар илүү мундаг та нарт аюу хэрэгтэй. Ирээдүйд ер нь шудраг зөв хандлагатай юм хүмүүс лидер болдог. Жинхэнэ лидер бол хамгийн том суурь нэгдэг. Би одоо бас лидершипийн онлыг нөгөө юутайгаа хослуулдаг байхгүй компани засаглалтаа. Харвардын их сургууль чинь манлайлалынхаа тэр хичээл хөтөлбөрүүдээр тэргүүлдэг. Тэгээд тэндээс нөгөө авсан эдээ санаагаа одоо би чинь тийм 100 гаруй мянган доллараар суралцаад энд нөгөөтгөө өгөх гээд шүү дээ хүмүүс те. Арай бага зардлаар өгөх гээд шүү дээ. Бүр заримдаа би ингээд зүгээр зөвлөгөө авч байгаа оюутнуудад бүр харамгүй маш их цаг зарцуулдаг. Тэгэхээр бодит ажил болдог. Тэр хүүхдүүд бол ингээд баярлдаг байх эсвэл нэрээ ойлгоогүй юм. Нөгөө сабжект бол заадаг аргууд бүр өөр зүгээр унших ш та тарих руугаа тэрний яагаад тийм байдаг юм бэ? Төрөний тэр өмчлөл удирдлага хоёр салах нь яагаад чухал байдаг юм? Тэ? Салахгүй болохоор яг яачдаг. Тэ? Гэдгийг л ойлгохын тулд уншиж байгаа болохоор ингээд чэйжлээд байх шаардлагагүй. Тэд нар ойлгохын тулд уншдаг тийм. За өнөөдөр манай нэвтрүүлгийн цаг маань дуусах төгсөн байна. Тэгэхээр зэрэг ийм хоёр үндсэн мессеж. Энийг цаашаа яриад байвал ер нь их сонирхолтой. Тэгээд бас дараа ингээд дахин ярилцах боломж олдно байх гэж найдаж байна. Тэгээ би бол ингээд яриад байвал илүү бас ингээд өнөөдрийн Монгол оюутнуудад ямар одоо бэрхшээл тулгардаг те тэр бол надад бас их сонирхолтой байна л да. Тэгээд жишээ нь зөвхөн зүгээр яг нөгөө хичээлийн орчинд нөгөө номоо ингэж сурах биш. Бас хоёлоо бол ажлын байрны тухай ярих гэжсэн. Тэгээ бас цагандаа баригдаа амтсангүй оюутнууд нь ингээд ажил хийх орчин ямар байдаг вэ? Ажлаа хийгээд хичээлэх орчин, ажил хийгээд цалин аавна. Тэр цалин хэр хүлцээтэй байдаг вэ, тийм ээ? Оюутан хүн чинь яг нөгөө нэг цалингийн өмнө тэгтээ аав ээжээсээ тусгаар болцсон яг ингээд дунд нөгөө өөрийгөө олохгүй явж байгаа ертөнц шүү дээ, тийм ээ? Одоо тэгээд дараа нь магадгүй бас ярьж болох том энэ чинь салбар дундын их том асуудал байхгүй ер нь бол тийм. Тэгэхээр оюутнууд бол гарааны компаниуд юм уу өөрсдөө компани туршаад дундуур нь ажилдаг эсвэл нэг кофений ажилтан энтер болоод ингээд ажилдаг тийм оюутан болгоны би завсраар нь бас нөгөө бие биед нь сургах юм кейсүүд яадаг болохоор бүх нарийн ширийн давуу сул талуудыг ойлгоод. Тэгээд дараагийн яриан дээр бас оюутнуудаа гоё нөгөө санаа аваад тий суралцах хугацаанд яаж бүр зөвөн ундаг бах вэ тий гэдэг ийм гоё бодит хэрэг болох юмнууд бас ярих гэж уулна хоёлоо төлөвлөсөн чинь нөгөө том сэдв тий ингээд цаг дуусчлаа тий. За ингээ өнөөдөр манай студид хүрэлцэн ирж өнөөгийн тий Монголын одоо оюутнуудын тухай сонирхолтой бас мэдээлэл өгч туршлагаас хаваалцсан танд баярлалаа. Монгол улсын их сургуулийн бизнесийн сургуулийн багш доктор Сансар. За баярлалаа түр баяртай үзэгчтэй. Баяртай.
Эд хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.